байна уу? Байгаль эмчийн зөвлөж байна. За өнөөдөр та бүхэндээ омега 3-ын талаар ярьж өгье. За омега 3 бол цэсэн дах муу өвчтөний хэмжээг бууруулдаг, холестерины хэмжээг бууруулдаг, артерийн даралт ихтэй хүмүүс бол заавал уух ёстой, цус утгын хүмүүс бол заавал уух ёстой. За тэгээд тархи зүрхний цусан хангамжийг сайжруулдаг, зүрхний төрөл бүрийн эмгэгтэй хүмүүс байх юм бол заавал уух ёстой бүтээгдэхүүн байдаг. Гэтэл манай монголчууд яадаг вэ гэхээр ямар омега 3 сайн бэ гэдгийг мэдгүй. За энэ RTG гэсэн ийм тэмдэглэгээтэй омега 3 байдаг. За энэ RTG гэсэн тэмдэглэгээтэй омега 3 маань яадаг вэ гэхээр цэвэршүүлсэн, сайжруулсан муу өөх төсийг ялгаж авсан омега 3 гэж ойлгож болно. Тэгэхээр энэ омега 3 гэх юм бол илүү одоо нэг бие шингэд сайтай, дээрээс нь таргалуулахгүй байх нэ. Манайхан омега 3 уугаад нэлээ их таргалсан шүү гэсэн хүмүүс бас маш их байдаг. Тэгэхээр ийм сайжруулсан, цэвэршүүлсэн омега 3 уух нь байна. За дараагийнх нь болохоор хүүхэд болон жирэмсэн ээжүүд, хөвөл ээжүүд ямар омега 3 уух вэ гэж их асуудаг. За тэр хүмүүс болохоор энэ ургамлаас гаргаж авсан омега 3 байна. За жирэмсэн байхдаа омега 3 уух юм бол ухаантай хүүхэдтэй болно шүү дээ. За тэгээд дээрэс нь веган хоолтой хүмүүс байвал цэвэр ургамлаас гаргаж авсан энэ веган омега 3 бол манай худалдаанд байгаа шүү. За баярлалаа.